чөтгөрийн хүү гэдэг утгатай. Нүүр өгсөн бол тэр чиний хадаа нүдэн дээр нь хөхийг нь таслах цус удаг хаан. За hi guys. За өнөөдөр та бүхэндээ Дракулагийн тухай ярихаар бэлдсэн байна. За өнөөгийн бидний мэдих Дракула нь 1431 оны 11 эсвэл 12 сард Флашиа эзэнт гүрэн буюу Роми эзэнт гүрэнд бол төрсөн. Бүтэн нэр нь 3 дугаар Влад Дракула гэдэг нэртэйгээр бол мэндэлсэн байх нэ. Удалгүй хэдэн жилийн дараа дүү болох Радунд төрсөн. За яг Раду төрөх тэр жилээ Влад Дракула бол луугийн журам гэх нийгэмлэгт нэгдээд Дракул гэдэг цолтой болсон. За энэ цолыг болохоор Order of Dragon гэдэг бол нийгэмлэгийн цолоос бол олгосон байгаа. Драк гэдэг нь тэр үедээ Dragon буюу луу гэсэн утгатай байсан бол за өнөөгийн Романы хэлэнд болохоор Devil буюу чөтгөр гэсэн утгатай үг юм байна. За ингээ бүтэн нэр нь Son of Dracul буюу чөтгөрийн хүү гэдэг утгатай нэртэй болсон байна. За яг тухайн үеийн Флашиагийн байдал бол дайнтай, дажинтай, амар тийм тогтворгүй үе байсан. Влад Дракулагийн ээж нь бол яг тодорхойгүй байдаг. За яг төрөх үед нь аав нь Молдовын гүнж Княжнагийн гэр бүлтэй бол гэрэлсэн байдаг. За яг тухайн үед бол 2 дугаар Влад бол маш олон амрагтай байсан учраас аль нэг нь төрүүлсэн байх магадлалтай гэж бол үздэг юм байна. Дэлхүү түүний аав бол 2 дугаар Влад унгарчуудад буц сахиулснаас болж хаан ширээгээ өгөхөд хүрсэн. За ингээд хаан ширээгээ буцааж авах гэж байхдаа Османчуудтай бол харилцаа тогтоосон. За тэд Османы эзэн хаан болох Султан Мехмед хоёрт бол үнэнч байдлын бэлэгдэл болгож хоёр хүүгээ бол үлдээх шаардлагатай болсон. За мөн тэгээд татвар төлөх нөхцөлтэйгээр тэднээс бол тусламж авсан. Ийм хүү Влад Дракула болон түүний дүү Радунаар Османчуудад олзлогдсон байдаг. За ингэж олзлогдох хугацаанд мөн ингээ хичээл заалгаж логик сэтгэлгээгээ хөгжүүлж үргэлжлүүлэн суралцаж ирсэн. За ингэхдээ түүний дүү болох Раду бол маш дуулууртай, хичээлээ сайн хийдэг хүүхэд байсан учраас Османд цэргийн албад нэгдсэн. Харин Влад эсэргээрээ хичээл хийх дургу, зөрүү түүхэд байсан учраас их шийтгүүлдэг байсан юм элэ. Унгарчуудын дайралтаас болоод 2 дугаар Влад бол цаазлагдсан байдаг. Үүний дараагаар Флашиагийн захирагчаар 3 дугаар Владийн ах нь бол залгамжлагчаар үлдсэн байсан боловч ах нь хийдэд лам болоод бол сахил хүртчихсэн байсан учраас 3 дугаар Влад жинхэнэ өв залгамжлагчаар үлдсэн байна. За ийхүү Османчуудын тусламжтайгаар 1448 онд 3 дугаар Влад бол хаан ширээндээ суусан. За удалгүй ингээд маш олон дайралт, унгарчуудын дайралт интерес болоод 1451 онд улсаасаа хөөгдөж Алманд руу болцогдсон байдаг. За тэгээд эргүүлээд 1456 онд Унгарын хааныг хөнөөсөн гэдэг түүхтэй юм байна. 3 дугаар Влад бол хаан ширээнд суусан. Хаан ширээнд суухдаа маш зэрлэг хаан байсан гэдгээр бол алдартай байсан тэр үедээ. Оюухаа өгшөөг авах зорилгоор тэр урагчдыг бол нүдэн дээр нь маш харгисаар цаазалдаг. За бүр ийм яриа хүртэл гарсан байсан гэсэн. Владаас ингээд тамлуулахынхаа өмнө өөрөө өгсөн бол тэр чиний Аз юм гэд ийм хүртэл яриа бол гарч исэн гэсэн. За тэгээд маш хэрцгийгээр алдаг. За тэр алсан хүмүүсийнхаа цусыг уудаг гэж бол ярьдаг байсан гэсэн. За эмэгтэйчүүдийг цэвэр ариун байдлыг нь сахиулахын тулд нүдэн дээр нь хөхийг нь таслах гих мэтчлэн маш тийм харгас үйлдэлүүдийг хийдэг байснараа бол алдартай хаан бага түүхэндэх. За тэгээд дайн тажин, гал, сүрэл, уйлан гэдгийг үзгэн түүний зуршил болсон байсан гэж бол ярьдсан мэлээ. За ер нь түүхийн төгсгөлд 1476 онд бол Османчуудын цэргүүдэд баригдаж 1477 онд бол алагдсанаар энэ түүх бол дуустдаг. За маш олон түүхийн үйл явдал болсны дараа ер нь Влад Дракула гэдэг яг бодит хүн байсныг бол бид ойлгож байна. За яг vampire гэдэгтээ яг юугаараа холбогдоод байгаа вэ гэхээр
бидний ярьж байгаагаар болвол зарим хүмүүсийн хамгаалж байгаагаар болвол хохирогчдын цусыг уудаг байсан гэж ярьдаг. Vampire буюу цус орогчтой дөхөж очиж байгаа юм билээ. За тэгээ нэг уран дүрслэлэр ч юм уу те кино болгосон байгаа. За тэгээд тухайн үеийн хохирогчдын тоо бол 20,000 гаруйг бүр ингээд давсан байсан гэсэн. За илүү ингээд хийг мэдхийг хүсвэл Flood the Impaler гэдээ хайгаад үзвэл илүү их мэдээлэл гарч ирнэ. За дараагийн бичлэг дээр яг юу сонсомоор байгаа, юу мэдмээр байгаагаа бичиж үлдээгээрэй. Цус уудаг хаан гэж байх уу? Энэ яг үнэн үү?